туяа минь. Яагаад бачраад орлоод байгаа юм бэ? Хөөрхөн хараа бүр нулимс гоочсон байж тээ. Яасан? Чи яа алга болчих вэ? Юу алга болох гэж би гэртээ байж л шүү дээ. Йоо, танаа гэр дотор төөрөө дүр бадарсан юм болоо. Танах ч одоо юу хэдэн өрөө юм бэ? 32 өрөө. Тийм баха би сая өрнийг бичсэн чинь төөрцөн явж штий. За тайвшир. Яг юм уу яах вэ? Аюу. За тэг уяна тоя уучлаарай. Би өнөөдөр 5 үйлчлэгчээ зэрэг амраацсан чинь одоо би өөрөө чамд үйлчлэл гомдохгүй үсттэй. Юу гэж гомдох. За. Тэгэд юу уух юм? Юу чамаг уус. За. Хаантны усчихсан бодно. Энэ ямар болчих би ямар. 5 үйлчлэгчтэй байхдаа яах юм бэ? Ямар амар гоё болсон би. Яана энэ гэрийг хараач. Яана. Ямар гоё юм бэ? Яна. Найз нь өнөө өглөөний онгоцоор авчирсан галлантай цэвэр ус. Надад годлаа яриад чи. Юу гэж галлантаас өглөө бол уус авчирч идэв шүү. Гэхдээ найз нь баруунаас хүнснийхээ бүтээгдэхүүнийг оруулж ирдэ шүү дээ. Найдвартай. Нэр. Айди би шатгаах. За битээ годлаа яриад. Туул явсал биш тий. За чи өөрөө юу л гэж бодно тэргээрээ бол галлантай ус. Тасаа сайхан ус нь ёстой их баярлалаа. Чи нэрээ ямар гоё баян болсон би яна энийг хараач. Яна. Ямар амар баян юм бэ яна. Туяа энэ баян тансаг баг чи яах вэ? Гэхдээ амьдралын хамгийн гол учир утга нь биш үү? Энэ их эд хөрөнгөнд байдгүй юм байна. Юу ч яа. Юу гэж байгаа юм гэж тээ. Чи эд хөрөнгөнд байхгүй өөр юунд байх юм бэ? Гэ өөр юмд байдаг юм байна. Тайван амгалан амьдрал, сайхан халамжтай ухаантай хань дэргэд байх юм бол амьдралын хамгийн учир утга нь тэр байд юм байна. Хайна. Яста тэрийн шиг худлаа байхгүй. Тэр чинь яста шаврын хаалт. Юу гэсэн үг юм бэ? Чи хань ижлээ шаврын хаалт. Үгүй чи ямар хүнтэй суусан бэ? Нөхрийнхээ тухай ярь да. Тэрний тухай яриад яд юм бэ? Харахаас харах байж. Яах юм бэ? Тэрний тухай яриад яах. Харин чиний энэ гоё юмны тухай яана. Ямар гоё яана. Энэ миний хараач ямар. Гүг тоя. Ямар гоё юм бэ? Яа штэ. Хэрвээ би үнэхээр сайхан хань ижлээ болчих юм бол энэ эд хөрөнгийг ерөөсөө юм чинээ бодохгүй. Юу гинэ? Эд хөрөнгөө юм чинээ бодохгүй. Үгүй тэхгүй юм бэ? Хажууд сайхан халамжтай хань ханхаагаа сууж яхад чинь эд хөрөнгө юу юм бэ? Нэр юм уу? Нэр. Тэгвэл би чамд нөхөр олж өгөх үү? Байгаа мó? Байна. Ямар хүн байгаа? Юу? Атин зохиолч. Зохиолч юм бэ? Нөхөртэй байх уу? Үгүй их нэртэй юм уу? Хинэргүй мүү? Тэр их нэртэй. Ихнэргүй. Тэр ихнэргүй. Би. За би чамд одоохон ямар нэм халуун дээрээ би чамд одоохон нөхөр одоо дээрээ. За. Эдтэй чи ястан нэр яа. Ямар гоё. Яна. Хөөе хаяа. Таксины мөнгө байхгүй. Чи юу яачих та? Миний машинаар явчихгүй юу? Би машин унж чадахгүй. Тэгвэл би жолооч дуудчих. Үгүй. Жолооч дуудахгүй. Яасан? Тэр жолооч намайг яачих чинь билээ. Заавал мөнгө. Таксины мөнгө. Яна уучлаарай тоя би нөгөө нэг таксигаар ерөөсөө явж үзээгүй болохоор хэдэн төгрөгөөр явдгийг ч мэдэхгүй байна. Нэг $100 байл болоо. Багтцсан уу? Яна замаа. Яна хүрдлөө мө? Замаа. Одоо батхоо. Хүрги. За. Одоохон. Энэ аяа ямар тэнэг авт юм бэ? $300. Яна энэ ямар мангар авт юм бэ? Юу ч мэддэггүй юм биш үү? Яста. Мөнгө намайг алахгүй. Мөнгийг би олно гэж юу байдаг юм аа? Мөнгийг олно, элемон нөхрөө зарна. За ямар байна та хөө? Юу яах вэ? Зөндөө юм байна. Найз нь зохиолон бичээ сууж байна. Хөш. Миний гарт юу байгааг таата. Юу вэ? Яаж мэдх юм бэ? За мэдхгүй бол бид өхүүлээд үгүй. Мөнгө
Ямар нэгэн мөнгө таалтаа. Өнөө өглөө автобусны 300 цаастай гарсан тэрнийг өрөөгүй ороод ирээ юу? Үгүй. 300 Ямар гоё. Хаанаас ийм их мөнгө олоо вэ? Одоогүй би өөрөө миний толгой би өөрөө. Би өөрөө. Арай хулгай хийн гэж баймааргүй дээ. Юу гэж дээ. Үгүй. Гэтэ би чамд аюугаа санал өгье. 7 хоногийн дотор үгүй. 5 хоногийн дотор мөнгө олох үнэн гоё боломж байна. 5 хоногийн дотроо. Тийм ээ. Чи нэг айлд очиж суучихсан юу? Нөхөр нь болоод эхний 3 өдөр сайхан бай. Дараагийн 1 өдөр нь цогт. Тэгээд хөвдө түрээд ир. Тэгээд чи өөр баяжлаа. Юу яриад батараад байгаа бэ? Нөхрийгөө айлд очиж гэдэг чам шиг юм байдаг юм уу? Байна. Захаалаа бичмээр байна. Тайван байдаг. Би байна штэ. Чи мөнгө хараад ойлгож байгаа үстэй. Би гайгүй бизнес хийгээд штэ. Чи миний юм туслал та. Чи намайг бизнест ор гисээр байгаад яалаа. Яси. Нэг уут самар зараад ирэхээр найз тааралдаад 3 аягийг өгсөн чинь дутаалаа гэж чи дараа нь яалаа. Яси. Зодоо бичдээ чи. Одоо би чамайг зодохгүй. Тэгээд одоо тэрнээс ч хойш бизнес би ямар хийж чадах биш байд. За. Миний бизнесийн гол эзэн чи шүү дээ. Чи тэр айлд очиод 3 хоног 4 дахь хоног дээр нь архив, 5 дахь хоног дээр нь хөөгд. Ингээл чивтээр баяж чинь ойлгож байна уу? Үгүй чи ирүүл байна уу хөөс? Ямар нөхрийгөө айлын нөхөр бол гэдэг байх. Чи ямар зовлонтой юм бэ чи? Эрхэм зохиолчгүй. Эрхэм төрийн шагналтгүй. Таныг надыг тэжэхсээр байтал би турж өгтээ. Харин чи тархалаад би тураад байгаа биш үү? За явъя та. Явах юм уу тагүй юм уу? Одоо айгу бол энэ айлын авгаа чиг ашигчаад ороод ирнэ. Чи дуугаа байгаа чи. Ашигчд вэ гэдэг чи миний юмд яваад өгөөч те би гуйж штэ. Би чамайг зараагүй биш ээ. Би сайн ойлгохгүй л байна шүү. Үгүй. Чи яваад өгөлтөө яваад өг. Өрөөсөө. Чи мө мэддэм үү? Чамайг би мэддэм заяа. Тогч шүү. Чамаас салах шүү. Бол салан барьна нэгээд унах ээ. Би чамаас салах юм бол чи зохиол бичих сэдвгүй болно заяа. Чи намайг харж зохиолоо бичдэг үстэй аа? Тийм, чамайг харж зохиолоо бичдэг. За тэгээд зохиолын сэдвгүй болно шүү. Тэгээд чи битгий ингээд дайр давчлаад байгаа чи. За тэгээд явах юм даа. Явахгүй. Би чамаас гүйж штэ. Яваагүй байхад зодож байгаа юм чи явбал бүр алах байлгүй. За нөгөө авгаа чи ороод ирлээ да. Яаси ачгаа чирэгтэй бэ? Хөөе. Тэд өөрөө хашигсан самнорда. Өөрөө хашигчод байх. Тий. Наасан цантанд баалта сашисахгүй. Бантгүй. Юу? 3 сарын хавцыг өгөн заяа. Өгөхгүй. Байрныхаа мөнгөийг өгнө. Нахаар өгдөг чи. Чи байцалтай хөө байц. Юу юм чи? Хүнийг нэг дандаа бантан гэдэг.